Сайн байна уу сонсогчдоо. Өнөөдрийн хичээлээр бид IELTS speaking iron. шалгалт эсвэл ерөнхий ярианы үед гинтийн асуултад хэрхэн ухаалгаар хариулж цаг хожих аргуудыг наривчлан авч үзнэ. Ярих зүйлээ бодох хугацаагаа хэрхэн зөв ашиглаж, Fluency. Coherence. оноогоо нэмэгдүүлэх тактикуудаа анхаарлаа хандуулцгаая. Энэ хичээл нь таныг Band. 7.1 төвшөнд хүрэхэд туслана. Олон хүн ярих зүйлээ бодох үедээ эсвэл E. гэх мэт дуу чимээ гаргадаг. Гэвч энэ нь IELTS sign fluency and coherence. шалгуур цөргөөр нөлөөж таны яриаг тасалдсан мэт харагдуулдаг. Харин бид үүний оронд Intelligent pausing. буюу ухаалаг завсарлага ашиглах нь илүү үр дүнтэй. Энэ нь танд бодол цуглуулах цаг өгөхөөс гадна таныг илүү мэргэжлийн харагдуулна. Цаг хожих хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол Filler phrases. буюу яриаг дүүргэгч хэллэгүүд ийг ашиглах явдал юм. Жишээлбэл Well. Let me see. гэдгэн таныг бодож байгаа мэтээр харуулахын зэрэгцээ цаг хожно. Эсвэл That's an interesting question. гэж хэлснээр та асуултыг үнэлж байгаагаа илэрхийлэхийн сацуу хариултаа бэлдэх боломжтой болно. Эдгээр хэллэгүүдийг зөв ашиглах нь таны Fluency G. нэмэгдүүлнэ. IELTS D. Өндөр оноо авахын тулд бид зөвхөн энгийн өгүүлбэрүүд ашиглаад зогсохгүй. Complex sentences. Буюу нийлмэл өгүүлбэрүүдийг хэрэглэх шаардлагатай. Жишээ нь Although. While. Even though. зэрэг холбоос үгсийг ашиглан өгүүлбэрээ эхлүүлснээр та хариултаа илүү нарийн болгож бодол цуглуулах хугацаатай болно. Энэ нь Grammatical range IIG. илтгэх чухал хэсэг юм. Одоо бид жишээ харилцан яриагаар дамжуулан энэ тактикийг хэрхэн ашиглахыг үзье. Шалгагчийн асуулт. Do you think social media has a positive or negative impact on society? Байлаа гэж бодъё. Хариулах чууд үг олохын оронд That's an interesting question. To be honest with you, I think it has both. гэж хэлснээр хариултаа бодох хугацааг хожсон. Мөн While it connects people globally, it also presents challenges like misinformation. гэж нийлмэл өгүүлбэр ашиглан хариултаа илүү цогц болгож байна. Энэ нь Band. 7.1-ийн шаардлагыг хангаж буй явдал юм. Энгийн алдаа болон өндөр түвшний хариултын ялгааг харцгаая. Band. 6.1 түвшний хариулт нь I don't know. It's hard to say. гэж эргэлдсэн байдлаар шууд хариулдаг. Band. 8.1 түвшний ярианд Well, that's a complex issue. It's difficult to give a simple yes or no answer. But if I had to choose, I'd lean towards. гэж хэлснээр та ярианы тасралтгүй байдлыг хадгалж бодлоо цэгцлэх хугацаатай болно. Энэ нь таныг илүү ухаалаг, ярианы чадвар өндөртэй гэдгийг харуулдаг. Одоо та өөрөө дасгал хийх цаг. Би танд нэг асуулт өгье. What do you think is the biggest challenge facing young people today? Энэ асуултад хариулахдаа бидний өнөөдөр сурсан Filler phrases. болон нийлмэл өгүүлбэрүүдийг ашиглан хариултаа эхлүүлэхийг хичээгээрэй. Энэ нь танд ярианы тасралтгүй байдлыг хадгалахад туслана. Өнөөдрийн хичээлээр та бүхэн IELTS speaking iron. шалгалт болон өдөр тутмын ярианд хэрхэн ухаалгаар цаг хожиж илүү өндөр оноо авах тактикуудыг сурлаа. Эдгээр аргуудыг тогтмол дасгал хийж өөрийн яриандаа хэвшүүлэхийг зөвлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзцгаая. Баяртай.